За сайн байцгаана. Энэ удаагийн хэрвээ та болонгаараа нэг онцлог хүнтэй уулзах гэж байна. Ган уд гээд. Ган уд маань бас Оросын холбооны улсын Санкт-Петербург хотод техник технологийн их сургуулийн чиглэлээр автоматикийн удирдлагын чиглэлээр бас суралцаад төгсөж ирээд тэр чиглэлээр ажиллаж байгаа. Хөдөө рүү малчид руу хандсан олон бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж байгаа. Нөхрөөс би асуухыг хүсэж байгаа асуулт болохоор хэрвээ та одоо Монголын хөдөөд малчин байсан бол техник технологийн ямар шийдлүүдийг яаж ашиглах вэ гэдэг асуултыг асуухаар тохиролцсон. Одоо энд хүлээж байгаа да. За ажил төрөл нь сайн уу? Сайхан намарч гин үү? Бид төр чи өмнө нэг удаа уулзсан. Хэрвээ та өнөөдөр малчин байсан бол Монголын хөдөөд техник технологийн ямар шийдлүүдийг өөрийнхөө ахуй амьдралд ашиглах вэ? За би малчин байсан бол за нэгдүгээрт бол мэдээс сэргийгдэх юм болж байгаа тий. Тэрүүгээр бүх цахилгаан хэрэгсэл бүх дулааныхаа асуудал шийднэ. Хоёрдугаар тэгвэл одоо малчин байсан бол усанд орох тэр асуудлаа би тэрүүгээр шийдчихнэ. А гуравдугаар тэгвэл малаа хариулахад одоо орчин үеийн технологи ашиглах хэрэгтэй. Тэгэхээр малаа би дроноор хариулах тэр аргыг илүү нэвтрүүлнэ. Яг тэгэхээр сүүлийн дронууд бол 3-4 цаг. Бид нэг малчтын орлогыг нэмэгдүүлэхэд чинь манай Монголын малыг одоо бараг халдвар төвчнгүү, баталгаа ажилтгүй, гарлал үүслийн баримт нотлохоогүй гэдэг чинь тэгэхээр нөгөө нэг чип энтер суулгана гэдэг тэрэн дээр одоо яг ямар боломж, техникийн ямар боломжууд байдгийг. Чип бол бид нар энэ 2011 оноос хойш Монголд ийм чип ашиглаж байгаа. Энэ чип болохоор Америкийн Distron Fearing гэх компани. Танах ашиглаад малчтад мал тавьж байгаа юм уу? 8-9 жил явж байна. За. Тэгээ энэ чип бол малын арьсан дээр одоо ийм жижигхэн одоо чип байгаа юм. Одоо би ч одоо чип гэхээр нөгөө батарей шиг л нэг юм байдаг бах. Заримыг нь эвгэнд нь авчигны эмэг хэлбэрээр, заримыг нь тэгээд өөр байдлаар байдаг гэж бодсон. Энэ тэгэхээр чинь шууд ингээд шифризээр шахчих юм уу? Шахчихна. Энэ шифризээр арьс махны завсар хийчихнэ. Тэгээд малынхаа дулаан, биеийн дулаан хөдөлгөөнөөр энэрийг аваа. Тэгэхээр чинь батарейн суун гэж байхгүй юм ба шүү дээ. Мал амьд байх тохиолдолд хизээч энэ. Тэгэхээр малын амьд байгаа тэр био энергиэс, био гэдэг юм уу тэр дулааны энергиэс нь цалгын гаргаад авчиж байгаа юм шүү дээ. Термо их усүртэй зүйл ба шүү дээ. Тэгэхээр энэгээр нөгөө малан энэ чип болгоо өөр гэсэн дугаартай кодтай. Тэгээ тэр кодоор малыг бүгдийг бүртгэлжүүлчихэж байгаа. Тэгээ компьютер дотор ч юм гар утсан дотор бүгдийг ингээд бүртгэлжүүлж оруулаад тэгээд тухайн мал одоо жишээ нь энэ чипээр бид нар 11 оноос хойш ашиглах хугацаа энэ чипийг нэг байрал тогтоодог болгоё гэдэг талаас нь илүү их ингээд ажилласан байхгүй. Тэгэхэд бол жоохон төвхтэй нэмэлт станцууд хэрэг болчиход байсан. Одоо бол нэг Америкийн нэгдсэн улс ялангуяа Tesla компани нөгөө 10,000 хиймэл дагуулаа. Хиймэл дагуулаа. Нам дэлхийн нийтийг бүрээд Wi-Fi орчноор. Тэгээд тэр Wi-Fi бүртчихээр тэр систем рүү энэ өөрөө нэвтрээ орчих учраас тэр нэг 2 жилийн дараа хэд энэ систем малын байрлалыг бүрэн тогтоож чаддаг болгоо. Тэгтээ тэр хүртэл одоо болохоор тэнд явж байгаа малын хариуцлал, халдвар гүйжүүдэл дахиад тэр нөгөө тарилах туулга олон зүйлсүүдийг яг одоо энэ лөө мэдээлэл оруулаад явж болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ одоо боломж нь бол ерөөсөө бүртгэлийн системд ашиглаад нөгөө талд мал хүчин тусаад ямар нэгэн байдлаар халуурдаг юм байна л да. Тэгэхээр биеийн дулааны халууных нь температурыг бас өөрөө хэмжиж байна. За. Тэрүүгээр даваа. Тэгэхээр нөгөө тэр мал ямар нэгэн байдлаар өвчин тусч ирсэн үү гэдэг нөгөө халуурж ирсэн юм уу гэдэг тэр түүхээс нь гараад байна. Ерөөсөө л нөгөө маха экспортлыг гэдэг экспортлоход гол хэрэгтэй юм энэ л юм байна. За ямар ч байсан гамууд малчин болоод одоо бүх малдаа энэ тарилгын хэлбэрийн чип ашиглаад бүх малынхаа эрүүл эсхийн баталгаа нотлогоо бүрэн гүйцэд харуулна гэж байна. За дараа нь би энэ чипээ ашиглаад эн чинь нөгөө нэг тодорхой 100 м 200 м ингээд өгдөл дамжуулж чадах байхгүй. Тэгэхээр би юу хийх вэ гэхээр нэг дрон ашиглаад би малынхаа дээгүүр ингээд явхад хичнээн мал байна. Миний бүх мал бүртгэдэг гар утсан дээр ингээд ороод ирж байна.
хариулгын тэрэг хүртэл чимээ гаргаад туугаад өөрчлөлт бүх юм бичиж болох юм. Гэхдээ тэр нь яах вэ? Одоо яг саяны нөгөө нэг интернетийн зоон шийдэгдэж болох уу? Аль эсвэл тэр хоорондоо тийм богинолгооноор авчих уу? Дрон дээр одоо богино зайд уншдаг төхөөрөмж суулгах чинь. Тэгээд дорооно доогуур ингээд нөгөө малынхаа дээгнөр ингээд явуулахад л бүгдийн тоолоо авч скандал ингээд бүгдийг аваад. Бусад айлын малтай ойр байна уу? Нөгөө нохоо шуун чон нохоо хол ойр байна уу гэдэг бол асуудал. Бүх мэдээллийг гарч иж. За энэ яг одоо ашиглавал өвтөг зардлын хувьд ямар шүү? За зүгээр дангаараа зарвал нэг 20,000 орчим төгрөг. Зүгээр маш их хэмжээгээр одоо 2-3 мянган мал 10-20 мянга гэж явуул бид нар 5-6 мянган төгрөгөөр нийлүүлэх боломжтой. Тэгвэл гайгүй юм байна шүү дээ. Тэгэл эн чинь гол нэгснээр нөгөө халдвар гүйжүүдэл дахиад явсаар Монгол малын тэр малын болоод махны үнцээ нэмэгдэх олон зүйлд чинь. Ерөөсөө л нөгөө маха экспортлыг гээд байгаа экспортлоход гол хэрэгтэй юм энэ л юм байна. Гадныхан одоо тэгээ манайх хэрэг яагаад манай Монгол улс энэ чигээр нь бүх малдаа энийг хөтөлбөр болгоод одоо яад ашиглаж болохгүй байгаа. Яг энэ нэг Монгол улс гээд нэг хөтөлбөр байсан. Тэгээ тэн дээр явж ирсэн бид нар зүгээр тэр яг цаашаа яага яваа гэж мэдэхгүй зүгээр нэг тэн дээр бол нэг энэ чипийг ашиглах гэсэн юм байсан. За. Өөр ямар технологийн шийдлүүд ашиглаж болох вэ? За малчин айлд өөр гэвэл би жишээ нь малчин байсан бол одоо ч ингээ малчдыг амьдралыг харахаар гэн манай өвлийн нөгөө нэг тэсгэм хүүтэн угар амьсгал маань хэцүү. Тэгэхээр тэр үед малчд чинь нэг ийм хүүтэн гэрт орж ирээд байна тий. Тэгээд дээрэс нь галаа түлхэх гээд ингээд тэгээд тэр их өвчин тэр хүүтэн юунаас их өвчин тусаад байна гэж би анзаардаг. Тэгэхээр тэрийг байхгүй болохын тулд бид нар нэг жижигхэн одоо яг байнгын нэг 5 градус дээр л барьж яадаг цахилгааны халагч шийдэл тавьчихна. Гэхдээ манай гэрчний өөрөө зөөврийн сууц чинь бүр дулааныг нь бүр 100% байхасаа ор дээр нөгөө буулгаж суулгаж барьж болгоход илүү хэлбэр байх ёстой гэдээ эрхлэхээр жахан тийм дулааны алдагдал ихтэй бүр гэрчгээр нь байлгах юм уу гэрийгээ бүр сууцаа өөрчлөх юм уу? Гэрчгт нь л зүгээр яг нэг 5 нэмэх градус 0-5 градус хооронд л барьж явах хэрэгтэй. Ирээд хоолонд хийх гэдэг тэр нэг тий хүүтэн биш. Тэгэл орж ирэхэд нөгөө одоо будаа агшигч нь будаа нагчсан одоо юу гэдэг вэ? Хичээлээсээ буцаж явахдаа за одоо будаага агшаа 30 минутын дараа будаа маань агшчихэд хай маань халуун байж идэг. Тэр бүх системийг хийчих болно. Нөгөө талдаа гэвэл яг саяны ярьсан технологиуд бүгдийг ашиглаад би хотод амьдраад гар утснаас бүр хотоос тий бүх малаа хаана явж байна. Тэр байтгаа нөгөө хэдэн литр сүү гарав өдр гэдэг бүх хяналтыг тэнд хийчих болно. Одоо яг саяны зүйлсүүд чинь бүр нэг эхний ээлжинд хөдөө малчдын орлого нэмэхээсээ дутуугүй хөдөөч ерөөс хүн хүчний хомсдол болчиход байгаа юм байна лээ нөө сургуулийн хүүхдүүд нь явцдаг. За бүр одоо 6 наснууд хичээлд орсноос хойш ээж аав хоёрын нэг нь магадгүй ээж нь нэг төв газар бараадчдаг. Тэгээ ерөөсөө хүн хүчний тэнд аймаар дутгамжлалтай. Туслах малчин аавыг илээ бас өгч чаддаггүй. Тэгэхээр саяны дээр техник технологи олон зүйл чинь одоо хөдөө байгаа малчтын хувьд нэг тийм шин сонин одоо тийм зүйл ихээсээ ур дээр бараг л одоо интерлийн ингээд шийдэл нь гарчвал хүмүүсд бүр заавал хэрэгцээтэй зүйл болж хувираад байх шиг байна л да. Зүгээр би бас зүгээр нэг юм боддог нэрээ за нэг 5 жилийн дараа гэхэд бол нэг нохоо одоо робот нохоотой болчихно тий. Тэрүүгээр нөгөө малаа хараад нохоо ч өөрөө камертай байна. Бүх юмтай байна ш. Тэгэхээр нөгөө би одоо хотод байж байхдаа л гар утсан дээр нохоогоор малаа хариулуулаад тэгэл камераар нь бүх юм хараал. Энэ болохоор 1000 ваттын нарны эрчим хүчний төхөөрөмж байгаа. Тэгээ дотроо батарейтай. Батарейн доороо. Тий. Тэгээ энэ хоёр дээр одоо батарей хамгаалтын систем, нарны контрол ингээ бүх нэг дор агуулгачихсан. Эндээс 220 шууд гарчихна. За 12 вольт гарчихна, 5 вольт гарчихна. USB залгуурууд гарчиж байгаа. Тэгэл гар утас бүх юм аа. Батарейн доороо. Тий. Батарейн ямар батарей байна нөгөө нэг литиум ион батарей. Литиум. Тий. Эрүүл мэндэд хоргүй. Тэгээ энэ чинь одоо юунд хэрэгжилж болох вэ? Миний түрүүний яриадсан нэг ямаас хамж болж байна. Хоньныхоо хягчж болж байна. За тэгээ нэг жижиг гагнуурын аппарат ажиллуулж болж байна. За гагнуур дийлхүү. Тасдагч ажиллуулж болно. Компьютер нэг гашаа орооныхаа ажлыг энийг ингээ
гарга тавьж байгаа юм. Нэг хил Тэгээ ухаалаг худаг гэдгийг бол бид нар нөгөө худаг дээр энэ системээ авч тайрна. Худгийн ноцоосыг ажилуулаад тэгэл нөгөө одоо жишээ нь хөдөлгөөн мэдрэнгүүт худаг ажиллаад усаа хийгээ. усаа шууд ажиллаж хийчихэл ёнксоо дүүргчээл тэгэл хөдөлгөөнгөө болчихгоот За очоод аль эсвэл эзэн нь очих шаардлагагүйгээр мал дахиад дээрэс нь одоо хэрийн зэрлэг амтан хөрхи ирсэн ч гэсэн усыг уулгачдаг болох нь шүү дээ. тэгэл бид нар Энэ их зүгээр юм шүү. Энийг жишээ манай малчд тэр зэрэг сонирхдаг. сонирх нь одоо бид нар энэ дээр нэг юм хийж байгаа. Нөгөө гар утсаараа бүх энийгээ өдөрддөг. Тэгээ гар утсан дээр одоо хөрөгч ажиллаж байвал унтрааж болно, асааж болно тий. Худгийн ноцоосоо асаа игээд гар утсаасаа асаачж болно. Хэрвээ та малчин байсан бол гэдэг бас манай өмнөх сэдвүүдээс бас нэлээд өөр сэдвэр хэрвээ та малчин байсан бол таны хувьд бол хэрвээ би малчин байсан бол ингэж техник технологиг ашиглаад явах байсан гэд санаа бодлоо хуваалцсан тандас их баярлалаа. Энэ бүх техник технологийн зүйлс чинь одоо дэлхий дээр тэргүүлэгч өрнүүдүүд тэргүүлэгч улс орнуудад гараад зарим нь сансрын технологи, зарим нь дөнгөж үйлдвэрлэлд хэрэглээнд нэвтрээд явж байгаа зүйлсүүдийг бас Монголынхаа хэрэглэгчдэд таниулах гээд бүр таниулах авчраа худалдаалах биш өөрөө гар бие ороод ингээд яг биетээр үйлдэл хийж байгаа таны хамт олонч ажлын амжилт хүсье. Нэг жижигхэн глобус. Таны хамт олонч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа. Ажилтны амжилт. Манай монголчуудын уламжлалт нүүдлийн мал аж ахуй, орчин үеийн суурь малгааны систем хоёр одоо хоорондоо ямар ч байсныг өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд за социализмын 70 жил ч гэсэн өцгөд өнөөдрийг хүртэл бид нэг учраа болохгүй л байна. Энэ өөрөө Монголын уламжлалт одоо энэ хөдөө аж ахуй, мал аж ахуй чинь өөрөө зөвхөн нэг мал аж ахуй эдийн засгаас гадна тэнд үндэсний соёл, түүх, уламжлал одоо хил хязгаар олон зүйл тэнд багтаж явж байдаг болохоор шууд нэг амьсгаагаар шууд ферм болгоо шийдчих өөрөө хэцүү гэдэг нь одоо амьдрал дээр харагдаад л байна л да. Тэгээд энийг одоо энэ магадгүй мянганаар тоологдох энэ зөрчилтэй асуудлыг шийдэх боломж бололцоо энэ орчин үеийн технологийн хөгжилд байна гэдэг нь одоо нотлогдож байна. Би ч гэсэн тэрэнд бүрэн дүүрэн ихтгэл өнөмшлтэй байдаг. Энэ сая 500 мянган автомат дөрвөлжин км асар том нутагтаар цөөхөн хүмүүс амьдарч байдаг. Тэгэхээр энийг одоо хуучин тэрдээд үтц машин тэргээр нэгдлийн үе шийдэх гэж маш их оролцсон оролдлогоодыг одоо интернетээр дэлхийн нийтийг магадгүй одоо түрүүн гамуудын хэлдгээр дэлхийн нийтийг бүхэл бүтэн ингээд тойрсон хэмэл дагуулын систем бий болчвол одоо бид нар бүгдийг хотноосоо байтугай хотоос удирдах сууж болох боломж бололцоо дүүрэн байна гэж хойшд энэ боломж бололцоо улам ихснэ гэж гамууд хэлж байна. Тэгээд энэ удаад бид нар өмнө нь бас би нэг удаа уулзаж ярилцаад нэлээд сонирхоод өнгөрчихсэн гамуудынхаа яг энэ үйлдвэрийн байран дээр ирсэн байна. Хөрийн хувьд бол цаашдаа энэ чиглэлд бас нэлээд олон ажлууд хийгээдэг. Дахиад ингээд технологийн шийдэл нь гараад явж байгаа олон зүйлс байгаа юм байна. Ер нь яг энэ нэвтрүүлэг болоод энэ видео танилцуулга бол цаашдаа бас бид нар олон удаа энийг хийх ёстой. Энэ нүүдлийн мал аж ахуй гэдэг чинь монголчуудын бараг тал хувийнх нь ахуй амжиргаа өнөөдөр байтугай маргааштай холбоотой зүйл учраас энэ маш их сонирхолтой, маш их бид нар энэ одоо олон хүний анхаарлыг татсан миний л хувьд бол маш их сонирхолтой сэдв байна гэж л боддгоо.